Сонирхсан байцгаана уу та бүхэн өнөөдөр миний хүргэе намайг бэлгэдэг миний бичлэг цагтаа мэдэл. За би өнөөдөр табагаас захиалсан авши пиндодоос гэр ах юмнууд захиалсан яг юу бол ирснийг бол мэдэхгүй байна. Үний мэдээллүүдийг бол оруулчихна. Карбондо хийдэг бүснөө бас оруулчихна. За. Тэгээ одоо задлаа гэхлээр ер нь бол ихээр явах. Юу захиалснаа бол санахгүй. Шинээр ингээд байранд орж байгаа хгүй юу? Би шинээр байранд орж байгаа учраас байраа бас мэдээж баг зэрэг тохижуулах шаардлагатай. Тэгээд тэрэндээ зориулаад би гэр ах юмнууд авсан. Энэ болохоор өөртөө захиалсан альчуур маань арчиж. Мэдээж эмэгтэй хүн юм чинь дунд нь 1-3 өөртөө зориулж нэг захиалсан байна. Ямар гоё зүйл юм бэ? Энийг би ийм гоё ирэн гэж бодоогүй. Би энийг нэмхийн юм ирэх байх гэж бодсон ч үгүй юм байна. Энэ бол үнэхээр гоё ирсэн байна. Энэ жилийн өнгөрсөн жилийн тренд одоо жишээ нь трендээс арайж гарч амжаагүй юм. Тэгээ би нэг бор өнгийн ийм цов гэх юм уу тийм юм авсан байхгүй тэрэндээ зориулаад ийм бор гэсэн мөртлөө хар оруулахтай тийм цов авсан. Тэрэндээ зориулаад би энийг авсан юм бас яг адилхан хар болон бор юм чинь. Дээрээс нь би барж илтэй байхгүй. Тэгэхээр үгүй яах. За. Энэ бол таалагдлаа. Материал нь ч гэсэн яг өдий дүүсгүүд бол яг таарахаар энэ бол үнэхээр гоё ирсэн байна. Айгуу хямдхан авсан шүү дээ. Яа, одоо дараагийнх нь. Өөртөө захиалсан нөө дараагийн юм. Өөртөө нэг 3 юм захиалсан. Тэрний одоо яг хоёр нь энэ ста хөрх юм байна. Юу нь бол чанартай ирсэн юм шүү. Нэм бокны үнэр хүнштэй байна. Дотор тал нэм алаг өнгөтэй байна. Тэнгүүдээ гадна тал нэм хажуу талаараа юм хүнтэй. Ингээд бас өөрчиж болно гэдэг ингээд. Бас ингэж үрж болно. Би бол ингэж л үрэх баг. Би бол ингэж л үрхээр. Тэгээ энэ жоохон худлаа юу? Ингэж үүрэнгээ өлсөж худлаа юм байна. За энэ хоёр бол үнэхээр таалагдлаа. Угаасаа энэ хоёрыг нөгөө хослуулж өмсөх гэж авсан. Өнгөн жоохон өөр л юм л да. Гэхдээ яг тэ. Гоё юм байна. Надад цүнх бол илүү таалагдлаа. За дараагийн юм үзье. Энэ амар хөнгөн байна. Ямар нэг бодох вэ? Тийм байна. Би нөгөө нэлтаа гээд 3 юм юу авсан бэ? Хос 3 юм авсан. Энэ яг хос 3 юм. Тийм ээ. 3 хос юм байна. Йоо. Энэ алт дэжгүй ирсэн биш үү? Бас л айгүй хямдхан авсан шүү дээ. Пиндодо дээр ер нь үнэтэй юм бараг байхгүй дээ. Бүгдээрээ л хямдхан гэхдээ айгүй дэжгүй юм байна. Ямар шүү ирэх болоо гэж зөндөө бодсон. Юмнууд бол нэх гоё ирдэггүй шүү дээ. Гэхдээ эднэр бол гоё ирсэн байна. За энэ бол өстой таалагдлаа шүү. Энэ бол нэг би бол хэдэн жил хэрэглэчихэр л юм байна. Энэ бол өстой гоё байна. За дараагийнх нь санахгүй нэг зөөлхөн юм байна. Тийм зөөлхөн юу зэрэг Үйл авч байгаа гэдэг би пажама загсан.
гэртээ өмсөх гэж пажама згсэн баггүй үйл болж байгаа юм биш чам. Гэж бодоод. Өмсөж. Зөвлөх материалтай юм байна. За гадар өмсөж. Ямар мохоо дүүлж харагдвал тийм байна. За халаас авахгүй. За үндийн үс. За энэ олстой би дэвтих хөл уртан ч гэсэн аюу гой таарчлаа шүү. Энэ удаагийн худалдаа авалтууд ер нь дэвчгүй байна. Одоо ингээд 1 2 өөртөө гэж зориулж авсан 3 юм гурлаа ирсэн юм байна шүү дээ. Одоо бусад ирэх юмнууд бүгдээрээ гэрийн юмнууд юм байна. Одоо энэ гэр ах юмнууд. За ингээд энийг тайлчих юм шүү дээ. Халуусчлаа. Одоо болохоор надад 2хан л юм байна. Гэхдээ мэдээж нөгөө бусад юмнууд нь ирэхээр нийлүүлж хийгээд тэрэн дээрээ бас яг unboxing хийж агаад тэгээд бичлэгээ бол нийлүүлээд оруулчихна. Тэгвэл энэ 7-ог оруулаад дараагийн үлдсэн 10-ыг нэшгээр трийг оруулаад хийн байхгүй. За одоо энийг үзчих. Ууттай юм яг нь үзье. Дараа нь хайрцагтай юм байгаа байхгүй юу? Ингэж аваад явах гэсэн юм. Ингээд пазл шиг ингэж ухсраад дараа нь нөгөө нэг авч явахад амар гэх юм. Дараа тэгээ эн чинь ийм 3 цагаан нөгөө ийм 3 гэхгүй. Тэгэхээр энийг ингээ алгалуулна гэсэн үг. Алгалаад. Тэгэж 3 төрлөөр нь бол хийчихнэ. Тэгээд зургийг нь бол аваад харуулна. 0-тай тавихтай ч гэсэндээ одоо энэ юутай тавихтай ч гэсэндээ өмнө нь ямар байсан дараа нь яаж харагдах вэ гэдгийг бол тавьчихна. Тэгээ ийм 3 төрлийн 1-ээс нь 10 ширхэг тэгэхээр нийт 30 ширхэг. Энд нар чинь нийлээл нэг 50 юу анлисэн баг. Тэгэхээр 30 ширхэг иймэрхүү нэг 25,000 авчих гэсэн үг. Тэгээ карго нь болохоор 10,000 төгрөгсөн. Тэгэхээр 35,000-аар ийм юмтай болчих юм гэсэн үг байна. Энэ бас дэжгүй шүү. Тийм амар бол гоё, тийм амар муухай бол биш байна. Дэжгүй байна. Би ямар хүүхэдтэй байгаа шүү дээ. Гамтаал бол хэрэглэгдчихээр надад бол удаан хэрэглэгдчихээр юм. Хүүхэдтэй байвал яг мэдгүй. Цоолж моолж магадгүй. Энийг хөөсөн зүрхчээс. За. Дараагийнх нь болохоор одоо эдгээрс амар заваарчлаа гэсэн. За одоо өнөөдөр ирсэн хамгийн сүүлийнх нь болохоор хайрцаг байгаа. Ийм хайрцаг байгаа байхгүй юу? Энэ ямар юу вэ гэхээр ийм тавир. Одоо задлж үзье. Задлаад өгсрээд үзье. За. Энэ хүү юм байна. Энд одоо миний жижиг сажиг юмнуудыг даачих. Альчуур даачихл л тэгээ бог интрээ ингээ дээр нь тавьчихад даачихл хэлэх. Энэ амиртаж өгсөрж байгаа л нэг үсээ харуулъя. Тэгэхгүй бол энийг чи мүд өгсөрж дуусахгүй. Хамгийн сүүлд нь юмнуудаа янзалж дуусаад яг ийм хамгийн эцсийн бүтээгдэхүүнийг нь л харуулъя. За тэр
Хятадас нөгөө захиалсан бараануудын маань үлдснүүд нь бол ирчихсэн байна. Тэгээд өмнөх бичлэг дээрээ шууд ингэ залгаа явчээ. Жохон удажиж ирсэн энэ удаа гайл дээр жохон нөгөө машиныхаа асуудал үүсэн яасан гээд нэг 10-аад хоногийн дараа ирж байгаа. За тэгээ ямар ч тач одоо үзье. Өнөөдөр нөгөө гэртээ амарч байгаа болохоор нүүр мөрөө будаагүй сав усанд орчингуудаа шууд бичлэгээ хийж байгаа шүү. За энэ болохоор нь штэ. Энэс бол энэ ч хоёр юм байна. За энэс энэ ч нөгөө гэрийнхаа үүдэнд одоо хаалганы тэнд тавих гээд авсан баггүй юу? Тэгээд жоохон жижиг юм байна гэхдээ хоёр юм байна. Бас айгүй зөөлхөн. Энийн нэг нь болохоор яг хаалган дээрээ тавиад үүдний хэсэг дээрээ тавингуудаа нөгөө хийг нь болохоор бандал тавьчих да. Тэгээ. За тийм юм байна. Энэ болохоор ихтэй. Энэ болохоор юм зүйлээ. Энэ шөхөр бол биш шүү. Энэ нөгөө ялаа шөмөр одоо тэр тоошороноос нь хамгаалаа шүү. Дээр нь ингэ тавина та. Буцаад хоолундаа идэх үедээ буцаагаад нөгөөх аваад тэгээ буцаагаад тавиад. Тиймэрхүү байдлаар бол энэ бас ихтэй амар том байна. Энэ алтай. Арай л том юм. Энэ яг бүр яг ингэ шөхөр юм зөө. Энэ нэлийн том л ирсэн байна. Энэ яг уу хаяа хэрэглэгдэж магадгүй л. Нэг ч удаа яасан. Яг. Энэ тийм. Хэрэглэхгүй үедээ ингэж тавьчих. Ингэж. Хэрэглэх үедээ зүгээр энийг ингэж бишээ. Яг энэ аюул хямдхан байсан л та. Энэ бараг хэрэглэхгүй ч гэж магадгүй л. За дараагийнх нь болохоор энэ бол кейс байгаа гэдэг нь. Би 16 Pro Max бэрдэг байхгүй юу? Тэгээд тэрийгээ одоо тэрэн дээр кейс авсан. $17 шиг харагддаг кейс гэх юм уу? Тийм байна. Яг уу дэжгүй юм байна. Энэ нь камерны хамгаалалттай. Энэ нь ингээ бүхэлдээ ингээ шил юм байна. Энэ яг уу хөрхөн юм байна. Дараагийнх нь заяа. Энийг задлчих. Энэ болохоор энэ ноутбукэндээ энэ 50 гэх юм уу тиймэрхүү юм авсан. Ингэж жагаад за ингэж байгаа шууд дээр ноутбукээ авчихвал юм байна штэ. Эсвэл бүр ингээ хөвтүүлж байгаа ч юм. Энэ бол дэжгүй байна. Энэ бол давж явахд гэсэн давсаархан, хэрэглэхэд ч гэсэн давсаархан. Энэ ч дэжгүй биш үү? Одоо дараа энийг би юу яцсан байгаа. Юу юм болоо гэж мартсан байсан болохоор ингээ задлаа үзсэн. Энэ болохоор штэ. Ийм гэрэл байгаа хгүй. Дотроо хоёрыг загсан. Нэгийг задлаа. Энэ ч гоё юм байна. За. Энэ бас айгүй юм юу ирээгүй гэх юм уу? Хэврэг ирээгүй, зарим нэг гэрлүүд чинь бараг юм яаж эргүүлж болоод идэв шүү дээ. Энэ бол тийм биш. Энэ бол жоохон чанартай л харагдчих. Урт удаан хэрэглэх баха. Ядаж нэг 2 жилдээ хэрэглэхгүй л үү. За. Энэ гэрэл бол гоё ирсэн байна.
За дараагийнх нь энийг бас юу гэдгийг мэдэхгүй харсан санахгүй байсан байхгүй юу захснаа мэдэхгүй. Энэ бол нөгөө би шинээр нэг байранд орж аваад гэсэн штэ. Тэрэндээ зориулаад ер нь хамаг юм аа. Тэрийнхаа тавилгануудаа, тэрийнхаа эд хогшил гэх юм уу тэр хэрэглэх бүх зүйлүүдийг би ингээд бас зэгтэж байгаа хгүй юу ер нь хэрэглэгдэндээ гэж бодсон. За энийг одоо юу гэж тайлбарлахад бизнес юм найл зөвлөдөг юм. Энэ 3000-аар авсан шүү. Зя дараагийнх нь энэ хогоос энэ хоёр аа. Ингээ хоёр аа. Энэ бас нэг тийм хэврэг энтер бол биш байна. Энэ дайжгүй хөөрхөн байна. Энэ бол хэсэгтээ хэрэглэгдэнэ. Миний одоо нүүж орж ирсэн байранд болохоор хогинсоо 2 хогинсоо байгаа. Тэгэхээр энийг бол дараа нь хэрэглэх бах та. Дараагийнх нь энэ байна. Одоо ингээд дуусчих шиг байна да. Энэ яг сүүлийнх нь шиг байна. Тийм. Ийм 6 ширхэг би энэ дээр нөгөө самар энтер хийх гэ. Би өөрөө самар идэх айгуу дуртай. Самар нь дуртай. Энэ дотор ингээд самар хийгээд энэ нь таг наагахгүй. Тэр нэг бүрэнх юм нь тагных нь бариулна юм шиг байна. Ингээд нийт 6 ширхэг байгаа. Ингээд 6 ширхэг. Энэ хурц биш. Их самар хаалаа байна. Тэгээ энэ дээр тавьж агаад кино минь үзэхдээ ч юм уу ингэж ирээл ингэ тавиад яагаад юм. За. Ингээд захиалсан юмнууд маань баг бүгдээрээ ирчихлээ. За тийм байна. Тэгээд пиндод байгаа захиалсан юмнууд бол бүгдээрээ таалагдлаа. 100-аас нэг 80% таалагдлаа. Тэгэхээр окей, дараач гэсэн ер нь бол иймэрхүү захиалах зүйлээ бол пиндод байгаа захиалах ах уу өнгөрсөн жилээс ахуулаа ер нь баг сагаар захиалсаар байгаа. Тэгээд хэрэгтэй үедээ захиалдаг л болж билүү. За баяр та.